Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд дараагийн бичлэгт маань тавтай морил бас хэсэг хугацаанд бичлэгээ хийж ердөөс амжсангүй хувийн хувьсгалын ажлууд маань бүр ингээд давхцаад болдоггүй. Тэгээд за өнөөдөр тэгээд зорж бүр нэг бичлэг хийгээд ингээд байж гин. Гоё өдрийг өнгөрөөх үү эсвэл одоо тэгж ингэсийгээд нэг деми ингээд өдөр бүрийг өнгөрөөх үү сонг гэх юм бол хүн мэдээж ер нь хөгжилтөө ингээд ийм хөгжиж дэвшсэн сайхан өдрийг л сонгоно штэ тий. Тэгээ ингээд та өнөөдрийнхөө өөрийнхөө амьдралыг ингээд бодоод үзэхээр юу гэдгийг ихэнхдээ одоо тийм стресстэй байна уу эсвэл ихэнх өдөр маань нэг тийм амар амгалан сайхан тий бас нэг хөгжиж дэвшсэн байна уу гэдгээ ингээд бас дүгнээд бодоод үзээрэй. Тэгээд би болохоор нэлээд эдэн жилийн өмнө энэ төр бол ер нь маш их завтай байсан байхгүй тэр үед уг нь бол тэгтээ би юуг ч амжуулж чаддаггүй байсан үе байгаа. Их сургуульд болохоор ингээд магистрт сурж байхдаа болохоор би маш олон зүйлийг ингээд амжуулаад тэгээд ингээд ер нь бол айгүй эрч хүчтэй байдаг байсан байхгүй юу. Тэгээд ингээд нэг тийм цагийг жоохон дэмий үржихээр тэрэндээ бас их ингээд харамсдаг энэ төр байсан. Тэгээд одоо яг эд корона энтрийн үед бол би маш завтай байсан мөртлөөсөө юу ч амжуулж чаддаггүй. Тэгээд айгүй их стресстэй энтер байсан үе бол байгаа байхгүй юу. Тэгээ бодохоор одоо ингээд маш дэмий цаг хугацааг бас зарим зүйлд өнгөрөөсөн юм шиг санагддгийн. Тэгээд одоо болохоор аль болох ер нь бол яг хөдөө өнөөдрийн сэдэв маань болохоор нөх амар өглөө болгон босч ирээд л ингээл нэг төлөвлөгөө гаргаад л яг тэр төлөвлөгөөнийхөө дагуу ингээл өдрийг бүр амар үр бүтээлтэй өнгөрөөхгүй л ингээл байх тийм зүйл бол биш шүү. Зүгээр л ингээд нэг тийм өдөр бүрийг би үнэхэр гоё одоо ингээд амьдарч ин да гэдэг нэг тийм бодол төрөх. Одоо би ингээд бичлэгээ хийхгүй бас нэг жоох ингээд удсан ч гэсэн би бичлэгээ хийсэнгүү дээ энтер гэж ердөөс ингээд нэг амар харамсахгүй бол байдаг болцаахгүй. Өмнө нь болохоор ингээд нэг хийж чадахгүй бол тэрнийхээ төлөө харамсаад ч юм уу ингээл нэг тийм бухимдаад ч юм уу байдаг байсан бол сайхан хийх үедээ хийгээд хийхгүй үедээ хийхгүй гарах үедээ гараад ингээд нэг тийм ерөнхийдөө нэг тийм зүгээр л сайхан ингээд оршингоо амьдарч идэг гэсэн үг юм уу. Тэгээ ингээд нэг тийм амар тэр нь тэгэхээр тэхийн тулд хүн яах хэрэгтэй байдаг вэ гэхээр ердөөсөө л өөрөөсөө ингээд нэг тийм хит хитэн асуултуудыг асуух хэрэгтэй байдаг юм билээ. Тэгээд 1-2 асуугаал эн чинь бас ингээд болцохдаг зүйл биш байгаа байхгүй. Тэгээд энэ асуултуудыг ер нь бол ингээд талин тарангаа ч юм уу тий ер нь өглөө болгон ч юм уу ингээд өөрөөсөө нэг тийм асууж ингээд занших юм бол багаагаар ингээд аянда өөрийгөө ойлгоод ингээд ер нь бол амьдрах тийм утга учир энтрээ олоод ирдэг гэх юм уу. Нэг тийм болоод ирдэг юм шиг санагдсан байхгүй. Тийм болохоор та бүхэн маань бас өөрөөсөө эдгээр асуултуудыг асуугаад үзээрэй. Бас хэрэгтэй байж магадгүй гэж бодоод оруулж байгаа шүү. Тэгээд одоо нөө дэлхийн номер 1 нөгөө сэтгэл зүйч коучинг байдгийм л да. Тэгээд тэр хүн болохоор Антони Робинс гэсэн баха да. Тэр хүн болохоор ингээд чанартай асуулт чиний амьдралын чанарыг сайжруулж шийдвэрлэж өгнө гэж хэлсэн байсан гэж байгаа байхгүй. Тийм болохоор өөртөө одоо ингээд асуулт тавьж сурах хэрэгтэй. За тэгээд дээрэс нь ямар асуулт тавих нь бас их чухал гэж байгаа байхгүй юу. Тэгээд тавьсан асуулт чинь чанартай амьдралыг бий болгодог шүү гэхээр эд шидийн асуултууд гэж нэрлэдэг байгаа эднэрийг. Эд шидийн асуултууд. Гэхдээ жоохон сонин асуултууд байж магадгүй шүү. За тэгээд ингэж асуулт асууж сурснараа хүн яадаг вэ гэхээр жинхэнэ өөрийнхөө одоо тэр мөн чанарыг олж өөрийнхөө амьдралд сурж ингэж чаддаг болдог гэж байгаа байхгүй юу. За нэгдүгээрт нь болохоор хэрвээ бидний нас одоо яг ингээд 5 жил үлдсэн ч юм уу тий нэг тийм гэж бодох юм бол та өнөөдөр яг хийж байгаа зүйлээсээ алийг нь хийгээд алийг нь одоо хийхээ болох байсан бэ гэдэг асуулт. Энэ асуултанд одоо ингээ гол нь хариулж чаддаг болсноороо та юуг ингээд ялгаж салгаж чаддаг болох вэ гэхээр өнөөдрийнхөө амьдралын чухал зүйл, дэмий зүйл хоёрыг ингээд ялгаж салгаад чухал зүйлдээ цаг заваа гаргаад дэмий зүйлээ ингээд орхиж сурна гэсэн үг байхгүй юу? Одоо миний хувьд үнэхээр хамгийн чухал зүйл юу вэ гэдэг нь одоо харагдаад ирнэ гэсэн үг. Тэгэхээр дэмий зүйлд одоо цаг өрхөн бага болдог юм шиг санагдсан. За тэгээд дээрэс нь бас дэмий янз бүрийн харилцаа тий ер нь бол ингээл цаг зарцуулах
зүйлүүд маань хуваагдаад ингээд ойлгомжтой болоод ирдэг гэсэн үг байхгүй юу. Тэгээд ямар ч одоо хэрэггүй зүйлд бас дээрэс нь ингээд уурлаж бухимдахгүй болно. Энэ бол бас их зүгээр нэг хай хэмиг хаяад сурчнаа л гэсэн үг байхгүй юу. Одоо бид нарт 5 жилийн л одоо нас байна шүү дээ гэдэг ингээд яг жоохон онцгүй асуулт хийж магадгүй л дээ. Гэхдээ ингээд угаасаа бид нар ер нь бол бидний нас гэдэг зүйл бол хязгаартай гэдэг үгийг бол мартаж болохгүй гэсэн үг байхгүй юу. Тийм болохоор энэ асуултыг асууснараа маш олон зүйлийг ялгаж салгаад ингээд хардаг болчихно. За тэгээд ингээд бодоод өөрөөсөө ингээд асуултаа асуугаад ирэхээр өөрт чухал болон одоо ингээд ямар ч хамаагүй зүйл хоёр нь тодорхой болоод ирнэ гэсэн үгийг та бүхэн маань ойлгож байгаа бах тий. Тэгэхээр арай л одоо юу гэдгийг утга учиртай цаг хугацааг одоо өнгөрөөж эхлэнэ гэсэн үг юм уу? Өмнө нь бол ингээл тий өглөө босоод утга учиргүй одоо юу зурагт үзэл ингээд суучдаг байсан бол өөрийнхөө нэг хий гэж бодсон дуртай зүйлийг хийдэг ч юм уу тий. Би зүгээр одоо өнөөдрийнхөө энэ амьдралаар байж байгаа л болно гэж байгаа хүн бол хамаагүй штэ. Өнөөдөр одоо ингээд жоохон би деми цагийг өнгөрөөгд байна да. Одоо яавал дээрвэ гэдэг юм уу? Бүр илүү ингээд бас нэг гоё цаг хугацааг өнгөрөөе. За тэгээд дээрэс нь чухал хүмүүсээ чухалчлаж гэдэг юм уу маш их тийм өсөж дэвжих бодолтой хүмүүс байвал бас хэрэгтэй байж магадгүй гэж бодож байгаа. За тэгээд ингээд ялгаж салгаад ирэхээр нэг өөрийн чинь үнэхээр хиймээр зүйл нь ингээд тодорхой болоод ирэхээр та бас ингээд өөрийнхөө хийх зүйлийг бас эндээс олох боломжтой юм шиг санагдсан байхгүй юу? Бүр нэг амар том юм бодолгүй зүгээр эргэн тойронд байгаа зүйлүүдэд чухалчлахаас эхэлдэг учраас ер нь бол дараа нь харамсахгүй байна гэдэг зүйлэл бодож олно гэж байгаа. Одоо хүн гэдэг чинь ер нь нэг л өдөр ингээл нэг тийм ор мөргөө алга болдог юм байна гэдгийг л ерөөсөө ойлгох хэрэгтэй. Тэгэхээр өөртөө л ингээд нэг тийм утга учиртай амьдраад дуусах нь зөв гэж бодож эхлэх. Энэ асуулт ерөөсөө одоо таны өөрийн чинь дотор байгаа хувь хүний мөн чанар хийх одоо хүсэлтэй зүйл үүнээс хойш яг ямар амьдралаар амьдраад ингээд дуусахын гэдэг зүйл гээд ерөөсөн маш олон зүйлүүдийг ингээд тодорхой болгож өгдөг асуулт гэж байгаа байхгүй юу. Тэгээд бид нар чи ер нь алийн болгон тий нэг бусдад тааруулж бусдын үг хэлнээс ингээд айж имэж одоо хийгсэн зүйлээ хийж чадахгүй амьдрах хүлээдэ тий. Тийм болохоор чухал асуултын нэг юм шиг санагдсан. Манайхан л одоо ингээд нэг тийм нас хязгаартай одоо ингээд тэгин юу гэхээр одоо ер нь жоохон мууярлаач гэдэг юм уу тийм үхлийн тухай ярих марахаар ер нь тэгдэг штэ. Тэгтэл энд бүр сонирхолтой нь одоо 60-70 нас хүрээл бараг өөрсдийгөө одоо ер нь бол ахаад нэг 10 жил байгаа ч юм уу 5 жил байгаа ч юм уу ингэж бодож үздэг юм байна л да. Японочууд тэгэнгүүтлээ бүр ингээд маш эрт ингээд өөрийнхөө бүр бүх тэр нэг оршуулгын захиалга энтрийг хийгээд өгөөд мөнгө төгрөгөө ингээ бүр төлчдөг гэж байгаа байхгүй. Тийм бүр компани байдаг учраас тэгээ ингээд бүр бүх юмаа бэлтждэг. Тэгээд тэр хоорондоо юу хийх үгээд өөрийнхөө тэр хийх юмнуудыг бүр ингээ гаргаад хийх юмаа ингээ хийгээл зүгээр амьдрч идэг гэж байгаа байхгүй. Тийм болохоор бид нар л болохоор ингээл нэг тийм бүр тэ хэдэн мянган 100 жилийн нас ингээл байгаа юм шиг л ингээл тэ амьдраад байдаг. Тэгтэл бол өөр бус орнуудыг бол мэдэхгүй байна л да. Гэхдээ японочууд бол бүр яг тэгж амьдардаг гэд зүгээр наад захын манай ажлын хүмүүс хүртэл тэгж ярьж байгааг би сонсч ирсэн. Тэр үедээ бол би ямар амар энч гэдэг юм одоо ингээл маш гайхал өнгөрж исэн. Гэтэл одоо ингээд сэтгэл судлалын талаас нь ингээ хараад зөндөө олон хүмүүсийн яриа ингээ сонсохоор ихэнх хүмүүс бол ер нь тэгж боддог байгаа байхгүй юу. Ерөнхийдөө бол одоо надад ингээд 5 юм уу 10 жилийн нас байлаа гэхэд би бол ийм зүйлүүдээ бол хийнэ. Ийм зүйлүүдийг бол хийхгүй гэх. Тэгээд энэ Японд ч ерөөсөө Facebook хэрэглэдэггүй маш ховор штэ. Бараг байдаггүй. Тэгж Facebook хэрэглээл Facebookт 9 шидийн бичээл хийгээл идэг хүн маш байдаггүй. Сүүлийн үеийн залуучууд нь бол яг хуу Instagram бол хэрэглэдэг хүмүүс нь бол хэрэглэдэг болсон байлээ. Тэгээд эдгээр чинь тэгж сошиалд одоо маш их тэг цаг бас зарцуулдаг хүмүүс биш байхгүй юу. Тэгээд эдгээр чинь юунд цаг зарцуулдаг гэхээр ингээл эргэн тойрны хүмүүс ер нь одоо ингээл хүмүүсийн ярианаас ингээд сонсохоор өөрсдийнхөө жижиг гэлтгүүд дуртай зүйлд маш их цаг зав зориулдаг. Одоо жишээлбэл халуун аршаанд орох хүн бол ердөөсөө тэр халуун аршаанд 7 хоног болгоо ордог бол тэрийг ерөөсөө алгасахгүй заавал ингээл ордог ч юм уу тий.
дасгал хийдэг хүн бол заавал хийдэг ч юм уу, эсвэл аялдаг хүн бол заавал аялдаг ч юм уу. Тэгэл хагсаан бүтсэнд хагсаан бүтсэнд амралт юм чи өста амарч авъя да гэл ядарна гэл ингээл бид нар чинь хагсаан бүтсэнийг зүгээр л нэг унтаал хийд юм идэл угаал өнгөрөөчдөг тий. Тэгтэл эднэр бол гараад аялдаг, явдаг, үзэх газраа үздэг, ердөөсөө хийх юмнуудаа бүр ингээд тодорхой болгоод хийхгүй юмнуудаа бүр ингээд ялгаад салгаад орхичдаг нь маш их зүгээр авууштай зүйл юм шиг санагдсан. Тэгээд санагддаг байсан байхгүй юу. Тэгээ угаасаа ингээд яг сүүлийн үед ийм сэтгэл зүйн талаас нь олон хүмүүсийн яриа сонсохоор бас угаасаа энэ хүмүүс ч гэсэн ингэж үздэг юм билий. Тийм болохоор та бүхэн манаас ингээд өөрийнхөө хэрэгтэй зүйл, хэрэггүй зүйл, дэмий зүйл гэдгийг юу нь ялгаж салгаж сураад одоо ахаад 5 жил байсан ч 10 жил байсан ч юу нь ингээд нас гэдгийг бол хязгаартай гэдгийг бол ерөөсөн мартаж болохгүй. Тэгээд өөрийнхөө хийх ёстой зүйлийг бол бүр яг хийгээд ийм үед бол заавал энийгээ би хийнэ гэдэг зүйл бол хийгээл явж ахын зөв юм шиг надад санагдсан. Тэгээд хоёрт нь болохоор өөртөө нэг ингээд ер нь би ингээд муу зүйл хийсэн гэж юуч гэдэг юм уу тий. Миний энэ хийх гэж байгаа зүйл тийм муу зүйл юм уу гэдэг тийм нэг асуултыг асуугаад үзээрэй гэсэн үг. Одоо энд та ингээд хариулж чадсанараа маш их тийм зориг, ирч хүч бий болно. Яагаад тэгэхээр энийг би бүр асуудаг. Одоо чиний энэ хийх гэж байгаа зүйл чи одоо тийм муу зүйл гэж юу? Бусдад тийм муу одоо үр дагавартай зүйл гэж юуч гэдэг юм ингээ асууад үзэхээр үгүй гэдэг хариулт гарч ирэх байхгүй. Яагаад тэгэхээр бид нар ч одоо тийм муу зүйл хийх гэж байгаа хүмүүс биш учраас тэгээд хүн нөгөө өдөр бүрийг ингээд дэмий өнгөрөөдөг нэг тийм том шалтгаан нь болохоор зориггүйгээсээ болдог гэж байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр ингүүл болохгүй бах, тэгвэл болохгүй бах, ингэчүүл тэр хүмүүс ингэж бодох бах, тэгчүүл ингэх бах гэд ингээд нэг тийм айдсаасаа болоод өөрсдийгөө маш их дарддаг гэсэн үг. Нөгөө ингэснээр нөгөө хиймээр байгаа зүйлээ хийж хэрэгжүүлж чаддгүй л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ийм үедээ та ерөөсөө юу гэж асуух вэ гэхээр өөрөөсөө миний энэ хийх гэж байгаа зүйл тийм муу зүйл юм уу гэдэг асуултыг өөртөө тавиад үзэх юм бол үгүй шүү дээ, чиний энэ хийх байгаа зүйл чинь зүгээр шүү дээ, сайн зүйл шүү дээ ч гэдэг юм уу. Тийм ингээд асуулт гарч ирэхээр та зоригтой тэрийгэ хийж чаддаг болно гэсэн үг байхгүй юу? Харин ч сайн зүйл шүү дээ, харин ч гоё зүйл шүү дээ. Юу гэсэн үг юм бэ? Хийлдэ гэдэг нэг тийм хариулт гарч ирэх юм бол та ингээд тэрийгэ хийх урам зоригтой болно. Сайн зүйл, сайхан зүйл ингээд бусдад гоё зүйл хийж байгаа бол ердөөсөө ичих санаа зовох хэрэггүй. Тэрнээсээ харин улам илүү урам зоригтой хийх хэрэгтэй гэсэн үг. За тэгээ 3 дугаарт нь болохоор юу ч болж байсан намайг ингээд чухал гэж бодох хүн хэн блэ гэж асуух өөрөөсөө. Мэдээж тэгэнгүүт бид нэр аав ээж үр хүүхэд хань ижил гэл ингээл бүхэл хүмүүс бодогдно тий эргэн тойронд байгаа. Тийм учраас та тэр чухал гэж бодогдож байгаа хүмүүсээ бас буцаагаад маш чухал гэж бас бодох хэрэгтэй, чухалчилж хайрлж байх хэрэгтэй. За тэгээд гол нь өөрийгөө та чухал гэдгээ мартаж болохгүй гэж байгаа. За тэгээд 4-р нь болохоор ямар нэгэн ингээд бэрхшээл, саад одоо юу гэдгийг яахаа мэдэхгүй төөрөгдөл ингээл хүнд амьдралд ингээл сэтгэлээр унах үе гэл зөндөө юм гарч ирдэг штэ тий. Тийм үед болохоор юу гэж бодох вэ гэхээр одоо хүнд чинь нэг тийм үлгэр дуурайл авдаг ч юм уу ингээд нэг тийм хүндэлдэг ингэж хүн байдаг штэ. Тэр хүн маань ийм үед байсан бол яах байсан болоо гэдэг асуултыг одоо өөрөөсөө ингээд асууж үзэх юм бол таны одоо тэр дараагийн зам ингээд нээгдэж өгдөг гэж байгаа байхгүй юу. Тэгээд ямар нэг юм төрөлдөөд ингээд яахаа мэдэхгүй байх юм бол тэр хүн байсан бол ийм үед яах байсан болоо ч гэдэг юм уу тий. Одоо аав ээж юу гэдэм бидний одоо хүндэлдэг ямар нэгэн ийм үлгэр дуурайл авдаг хүмүүс байгаа шүү дээ. Одоо тийм хүмүүс маань ийм үед байсан бол яах байсан бол юу гэж хэлэх байсан бол гэдэг бодсноор танд ингээд асуултын хариулт бий болно. Тэгснээрээ таны ингээд дараагийн хийх зүйлүүдийн зам нь ингээд нээгдэж өгдгөө гэсэн үг байхгүй юу? Өөрийн чинь хувьд чухал бодол, тий? Чухал бодол, амьдрах арга барил гэд ингээд маш олон зүйлүүд хүнд юу байдаг байгаа байхгүй юу? Тэгтэл хүн тэрийгэ яадгүй гэхээр ерөөсөө гаргаж, илэрхийлж, хэрэгжүүлж чаддаггүй л учраас өөрийгөө маш их ингээд дарагдуулаад ингээд амьдраад идэг. Тэрийг одоо арай жаахан илүү ил ингэж ойлгомжтой болгохын тулд та ердөөсөө өөрөөсөө ингээд асуулт асууж сурах хэрэгтэй гэж байгаа. Хийгээл үзэлтэй зөвцөн ч буруутсан ч зөв ямар хамаатай чи хийгээл үзэж гэдэг юм уу тий. Би бол хийгээл үзэх байсан ч гэдэг юм уу нэг тийм одоо
маш гоё тийм эрч хүчийг л бий болгохын тулд ийм асуултуудыг асуугаад байгаа гэсэн үг байхгүй юу. За тэгээд 5 дугаарт нь болохоор хэрвээ үүнээс ч дор байсан бол яах байсан юм бэ те? За ийм зүйл болсон нь ер нь бол өөрийнхөө муугаас л бол одоо дараа одоо юу гэдгийг арай өөр бодъё ч гэдэг юм уу. Нэг тийм асуулт асуух юм бол энэ альва одоо саад бэрхшээл арай илүү ингэж бага санагдаж амьдрал арай илүү хөнгөн болно гэж байгаа байхгүй юу. Ер нь ингээд гомдлох гээд байдаг бол үнээс доор байсан бол яах байсан те. Ийм үед би өөрөө харин ингэчихгүй яасан гэдэг ч юм уу нэг тийм бодол ингээд төрөх нь одоо таны тэр гомдол төрөд байгаа зүйл чинь бага болно гэсэн үг. Одоо тэгээ наад захын жишээ яад юм бид нэр ингээд бороонд норлоо гэхтэл ёо бас юун бороо вэ гэл ингээл те бухимддаг штэ юмд ер нь техний оронд за энэс бас ер нь бол ингээд нэг тийм шүхэр зүнхэндээ хийгээд явж ийдаа ч юм уу те тэг ингэж өөртөө юу өхнө штэ буруу өхнө штэ те өөрийнхөө муугаас л боллоо штэ нэг шүхэр ч гэсэн зүнхэндээ хийжгүй яавдаач гэдэг юм уу те тэгэл одоо хажууд байгаа хүн хань ижилч одоо нэг тийм ааш тааруу юм шиг ч юм уу ингээл байгаад байвал яачаад идгийн гэж ингэж хэрүүл хийхээ оронд те энэ хүнд чинь би баярлалаа гэж хэллүү, талархлаа гэж хэллүү, нэг сайхан хоол хийж өглөөч гэдэг юм уу ер нь явах те. Тэгээд бодоод үзэх юм бол илүү ингээд бусдад буруу өгөөд ингээд бусдыг өөлж буруушааж гомдол гаргахаасаа илүү би яасан болохоор энэ ингэж байгаа юм бол гэдэг нэг тийм дүгнэлт бодол төрж ирэх юм шиг байгаа нь тийм учраас дараа ингээд ингээ тгий гэдэг тийм шин бас санаанууд эндээс бий болж гарах боломжтой гэж байгаа байхгүй юу. За ийм үед би ингэчих юм биш ч гэдэг юм уу тий. Тэгээд тухайн одоо болж буй тэр процесст одоо сэтгэлээр унах биш. Ер нь бол дараа ийм юм болоход би харин ингэх ёстой байна гэдэг бодол төрөх учраас энэ бол бас их чухал асуулт юм шиг санагдсан. Тэгээд тэр муу энэ муу гэхээсээ илүү тий би ер нь юуг буруу хийлээ, юуг буруу хэллээ гэж бодож ингэж өөрөөсөө асуулт асуух гэдэг нь бусдад ингэж буруу өгч стресстэггүй болно гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр ингэж ердөөсөө ямар нэг юм болоход өөрөөсөө ингэж асуулт асууж үзээд өөртөөгөө ингэж ярилцаж үзээд тэгээд ингэж өдөр бүрийг арай илүү бас дугаатай тий хөнгөн өнгөрөөж чаддаг юм шиг санагдсан. Тэгээд миний энэ өнөөдрийн хэлж байгаа энэ 5 асуулт болохоор нэг тийм маш их зоригтой те ингээл бүр өдөр бүрийг амар 100% үр дүнтэй өнгөрөхтэй чухал биш зүгээр л ингээд нэг тийм сэтгэл зүгээ маш гоё тайван амгалан тэгээд өөрийнхөө дотоод сэтгэлд яг та юу хиймээр байдгийг хинтээ баймаар байдгийг ямар үед та хөвгөлтөө байдгийг ямар зүйлээр ингээд гоё өдөр бүр ингээд амьдраад өнгөрүүл одоо би ингээд 5 жилийн дараа ч 10 жилийн дараа ч 20 жилийн дараа ч яг ингээд тийм яг гоё ингээд өөрөөрөө амьдралаа шүү гэж ингэж байж чадах юм тийм зүйлүүдийг л илүү бас өөрлөгөө бодож чадах юм болоо гэж бодож эдгээр зүйлүүдийг орууллаа. Тэгээд хажууд байгаа хүмүүсээ чухалчлаад өөрийгөө ч гэсэн марталгүй чухалчлаад за тэгээд ямар нэг зүйл болоход бусдад шууд буруу өгөлгүйгээр бас өөрлөгөө ингэж жоохон бас хараад эхлэх юм бол өдөр бүр ингээд нэг тийм өөрийнхөө хийх туртай юмыг хийнгээ. За тэгээд ингээд нэг тэг цагийг дэмий өнгөрөөчлөө гэсэн нэг тийм хий бухимдал энэ төр байхгүйгээр за ингээд өнгөрсөн бол өнгөрсөн гэдэг ингээд нэг тийм амар амгалан тайван ингээд өдрүүдийг өнгөрөөчдөг юм шиг өнгөрөөдөг болдог юм шиг байна лээ шүү. Тэгээд дараагийн бичлэгээрээ дахин уулзцгаая. Баярлалаа.